Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилье. 1-р цэцэрлэгийн багш Баасан хөө миний би та бүхэнд явцын үнэлгээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа арга туршлагаас танилцуулахад таатай байна. За явцын үнэлгээнд ажилтны тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэл, хувийн хавцыг бүрдүүлэн ажиллаж байна. За ажилтны тэмдэглэлийг хийхдээ суралцгын 7 чиглэлээр нэг чиглэл дээр нь 2-оос доошгүй ажиглалтын тэмдэглэл хөтөлж ирсэн. За суралцгын 7 чиглэлээр хөдөлгөөн эрүүл мэндийг эрүүл мэнд гэсэн 2 чиглэлээр авч үзэн ажиглалтыг хийж үзлээ. За тэгээ улирал бүрэлд дүгнэлт анализ хийж ажилладаг. Тэгээ тус бүлгийн 50 суралцагч бүр суралцгын 7 чиглэлээр нийт 800 гаруй ажилтны тэмдэглэлийг бичсэн. За суралцгын 1 чиглэлээр 2-оос доошгүй ажиглалт, 2-оос 3 суралцгын хүрээнд ярилцлагын тэмдэглэлийг хийж ирсэн. За ярилцлагын тэмдэглэлийг хийхдээ 2 төлөөр хийсэн. 1-р зохиол суурилсан арга зүгээр хүүхдийн сонсох ярих зураг чадварыг илрүүлэх зорилгоор үлгэр зохиолоор дамжуулан хийсэн. За энд хүүхдийн сонгосон үлгэр дээр ярилцлагыг хийж нэгтгэж үзвэл 15 зохиол дээр 50 ярилцлагын тэмдэглэл хийсэн байна. Үүнд тарийн төрөөхөн, дайшин заналчуур тохиолдсон явдал, туулайн байшин, улаан малгай, шаазгаагүй, цастаа ширгоол, цоёр, бээли, өнхрөөш, тэмээ бог 2, бяцхан цамхаг, эвдээ дөрөн амтан бид бүгдээрээ ярьдаг миний чиний гэр бүл том болохын нууц манжин үлгэр зэргийг авсан байна. За энэ дээр хүүхдүүдээ маань үлгэр дээр ярилцлага хийж зурсан зураг нэгтгэн дүгнсэн байна. Дүгнэлтийг хийхэд хэл ярианы 1-ийн А, хэл ярианы 2-ийн А, зураг урлалын 3-ийн 2-ийн А, математикийн 3-ийн 1-ийн А дээр хүүхдүүдийг ингэж ярилцлага тэмдэглэл хийж дүгнсэн байна. За ярилцлага 2 дээр нийгэм сэтгэл хөдлөлийн айн хүрээнд ярилцлага зохион явуулсан. Үүнд бусадтай сэтгэл хөдлөл сонирхлоор ижил төстэйг мэддэг болно. За зан үйлийн тустай тусгүй болохыг тайлбарлана. Өөрийн үйлдэл бусдад хэрхэн нөлөөлдөг талаар хүүхдүүдээс ярилцлагын тэмдэглэлийг зохион явуулж байна. За хүүхдийн хөгжлийн хувийн хавцыг бүрдүүлэхдээ бага бүлгээс нэхлэн бүрдүүлж хувийн хавцад байх агуулгыг гаргаж өгсөн. Үүнд миний өсөлт хөгжүүлэлт, за миний цэцэрлэг, миний зурсан анхны зураг, за 2 настай миний 2 настай бүтээл. За ингээд хүүхдүүдийн бүтээлийг хийгээд хүүхдийн ярилцлагын тэмдэглэл, ажиглалтын тэмдэглэл бас үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хуудсыг хийж өгсөн байна. За ингээд 2 настай, 3 настай дунд үлгийн бүтээл нь миний бүтээл 3 нас гээд бүтээлүүдээс нь явуулаад